Та бүхэн сайн байцгаана уу? Хөрөлгөл өвсөн багш бидэн цагийн хурдан кала чакра хичээлийг зааж байгаа. За эхлээд бид одоо хэдэн хүний асуултанд хариулна. За эхний асуулт энэ өөрийнхөө өмнө огторгойд төвлөрөх юм уу? Гол судлан дотроо, тархин дотроо төвлөрөх юм уу гэсэн асуулт байх шүү байна. За бидний одоо энэ 3 дахь чнүүд байдаг бэлгийн мэлми тэр цэгт тэгтээ одоо бидний духны хурд гэдэг маань тархин дотор байгаа гэсэн үг. Бурхан багшийн хоёр нүдний голд энэ ийм үснэр байдаг. Тэр хэсэгт бас дархийн ч гэсэн одоо энэ голд 3 дахь чнүүд байдаг. Яг тэр цэгт юм аа. За ингээ бид өмнгийн огторгойд биш бид хүрдэн дотроо гол судлан дотроо энэ духны яснаас дотгошо 2-3 зайтай гэсэн. Тийм зайд төвлөрүүлэх сайн. За дараагийн асуулт энэ баруун самсаагаар дагаар гүйж байгаа амьсгал гүйж байгаа тэр үед хийн гэсэн тэр талаар асуусан байна. За ингээд одоо уламжлалт эмнэлгийн эмчтэр очиход хэрвээ одоо тэр өвчтөн нь үзүүлж байгаа хүн нь эмэгтэй хүн байх юм бол баруун гарынхан судсыг бид эхлээд барьдаг. Эрэгтэй хүн байх юм бол зүүн гарынхан судсыг эхлээд барьна гэсэн үг. За энэ нь бол одоо зүрхнийх нь байрлал нь энэ багш өөрийнхөө зүүн гараар шалгана гэсэн үү? Өвчтнийхөө зүүн гарыг шалгана гэсэн үү? Би тэрийг нь сайн ойлгосонгүй. Гэхдээ энэ бол аль нь ч буруу биш юм. Буруу биш. Энэ зүгээр яг ингэж шалгуул илүү үлзийтэй гэж үздэг. Тэрнтэй адилхан бид ингээд амьсгал баруун самсаагаар гүйж байгаа үед энэ цагийн хурдны дасгалыг хийх юм бол илүү үлзийтэй гэсэн үг. За тэгээд энэ баруун самсаагаар амьсгал гүйж ийна гэдэг нь одоо үхлийн үе бас төгсгөлийн үе за энэ уусалтын үетэй давхцаж идэг. Одоо уусалтын үе буюу үхлийн үед эхлээд одоо бүх мэдрэхүүнүүд уусдаг штэ тэрүүнтэй яг давхцаж идэг учраас мөн энэ талдаа хийх нь ашигтай байгаа юм. Бид одоо эхлээд энэ дасгалыг хийхэд бид тэр хоосон дүрсийг л эхлээд олж харах гэдэг шүү. Тэгэхээр тэр хоосон дүрсийг олж харахын тулд хоосон дүрс гэдэг чинь бидний сэтгэлийн ариун тал нь баггүй. Ариун тал нь ингээд дүрсвэлж босч ирж байгаа гэхээр тэрийг харахын тулд биднээс энэ 5 мэдрэхүүгээ ерөөсөө одоо уусгах хэрэгтэй, унтраах хэрэгтэй. Тэгжиж дараа нь тэр гарч ирнэ гэсэн үг. За ингээд баруун судал чинь хэрвээ онгоогоогүй амьсгал чинь зүүн судлаар ингээд орж гарч ивэл та зүүн талаараа нэг хэдэн минут хэвтгэхэд 5-10 минут хэвтгэхэд таны баруун судал чинь онгоогоод ирнэ. Тэгээд дасгалаа хийсэн ч болно. За ингээд дараагийн асуулт нүдээ хараастай бясалгахаар ингээд нүд хөдлөөд ах юм аа гэсэн. Одоо нүдээ доош буулгахаар бас ингээд ах юм гэсэн юм нүдний тухай асуулт байна. За ингээд энэ бол одоо хүн болгон жоохон өөр, хүн болгонд гарах асуудал нь ч өөр. Тэгэхээр одоо за ингээд амьсгал нүд ингээд чичгэнж болно, нөлмөс гарч болно, ингээд удаан хараатай ингээд юм руу ширтээд ахаар чинь янз бүр болж магадгүй. Тэгэхээр та яг нүдээ ингээд ихтерхий дэш хараад байвал жоохон тэгшхэн болгоо. За тэг бүр болохгүй доош нь буулгаа. За ингээд өөрөө жоохон засвар хийгээд яавал айтайхан байна. Тэгтээ нүдээ хараастай ингээд бүр нэлээд том хараатай бясалгасан ч болно. За ингээд нүд за яг л одоо машин барьдагтай л энэ баг адилхан. За ингээд нүдний байрлал баг зэрэг өөрчлөгдлөө гэд тийм их айхтар өөрчлөлт гарахгүй байхаа гэж би бодож байна. За яавал ингээд удаан хараастайгаар ингээд төвлөрч чадхаар байна. Тэр байдлаа ингээд та өөрөө олж яах хэрэгтэй, тогтоох хэрэгтэй.
За энэ дадлагыг бол ямар ч гэсэн нүдэ аниж хийдгүү маа гэдгийг л одоо дотроо тогтоож авах хэрэгтэй. Хэр зэрэг онгойлгох уу, хэр зэрэг хагас сандах уу гэдэг нь одоо та өөртөө тохируулж тэрийг тогтоогоо гэсэн үг. За энэ дараачийн асуулт энэ гарын очрын атгалт тэрийг асуусан байна. Энэ очрын атгалт энэ очирт нудраг гэж юу гэж байгаа юм бэ? Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн асуулт байна. За энэ бол ерөөсөө л одоо энэ баруун зүүн судлыг хаахад л илүү тустай юм аа. За баруун зүүн судлаар хийг үүж ийна гэдэг чинь л үйлийн хий. Тэгэхээр биднээс энэ үйлийн хийг л зогсоох гэдэг юуны төрөв. Үйлийн хийг зогсоож иж үйлийн хийгээр үзэгдэж байгаа бидний энэ үйлийн үзэгдлүүд төрч гисэн арилаад үйлийн үзэгдэл арилж иж тэр хоосон дүрс гарч ирэх гэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө л одоо баруун зүүн судлыг хаахад тустай маа гэсэн үг. За энд мөн энэ очир завилгаагаар суудаг бол мөн одоо баруун зүүн судлыг хаах, гол судлаа нээх. Баруун зүүн судал хаагдчихж гол судал онгойдог бах юм. За тэрэнд зориулттай. За тэгээд өшөө бас энэ нүдний хараа. Энэ нүдний харц бол одоо харааны тогтоолт бол бас энд чиглэсэн. Тэгээд энэ очир атгалтаар атгаад тохоогоо тэнийлгээд хоёр гараа цавиндаа ингэж барьж байгаа тохоогоо тэнийлгэнэ гэдэг чинь нуруугаа маш ихц ингээд өндөр болгож байгаа мэт юм нуруу ихц байдаг чинь энэ гол судал энэ голын гурван судлыг л ингээд тэгшхэн одоо онгойлгох зорилготой гэсэн. Нүдний хувьд нүд ямар хамаатай вэ гэвэл баруун нүд баруун судалтай, зүүн нүд зүүн судалтай холбоотой. Тэгэхээр нүдээ хэр том одоо анжийн онгойлгож ийн гэдгээс үл шалтгаалаад нүдээ хөдөлгөөнгүй байлгах нь таны энэ хоёр талын судас хаагдаж, судал хаагдаж, гол судал нэгдэхэд тустай байдаг байна. За ингээд нүд хөдөлгөөнгүй нэг зэгт ингээд төвлөрөөд хөдөлгөөнгүй болох нь таны баруун зүүн хоёр судлыг хаахад маш хурдтай хаагдаад гол судлан гооход тустай байдаг байна. Дараачийн асуулт энэ бясалгалын туршид энэ байрлалаа ингээд яг хадгалаад байх юм уу? Энэ очрын атгалт, энэ завилгаа, нурууны ихц байдал, нүд зэрэг ингээд яг энэ чигээр нь хадгалах юм уу? Яах юм? Эхлээд зөвхөн ингээд суух юм уу гэсэн асуулт байна. Бясалгалын явцад ерөөсөө энэ байрлалаа ингээд хөдөлгөөнгүй хадгалвал маш сайн. За цагийн хүртний номнуудад одоо зааснаар энэ байрлалтай та одоо дасахын тулд энэ байрлалтаа ингэж бясалгаж дасахын тулд нэг 7 хоног хэрэгтэй гэж заасан байдаг. 7 хоногийн дараа бол та энэ байрлалтаа даснаа гэсэн үг. Тэгэхээр энэ байрлалаар ингэ бясалгаад байвал хэсэг хугацааны дараа энэ байрлал чинь танд тийм эвгүй байха болно гэсэн үг байхгүй. Энэ байрлалтаа дасаад ингэж бясалгаж чаддаг болно гэсэн үг. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ байрлал үнэхээр хэцүү. Яагаад чи нэг чадхааргүй ингээд таныг бүр ядраагаад гар хөлий чинь одоо бүр хугалчих гад байгаа бол заавал өөрийгөө хитрхи хүчилсний хэрэггүй. Зүгээр тэг шагуулan бясалгаж байгаа байдалтай тэр байрлалыг чиглэсэн бас болно. Дараачийн асуулт энэ өөрийгөө одоо дүүнхрийн үүсгэл хийгээд ингэж өөрийгөө ядан бурхан болгож үүсэх үү гэсэн асуулт авах шиг байна. Одоо тэр талаар асуусан байна. За ингээд би энд одоо авшиг ван өгдөггүй учраас та бүхнийг заавал дүүнхрийн үүсгэлийг хий гэж шаардахгүй. Тэгтээ зохих ван авшигыг авсан хүн энэ дүүнхрийн үүсгэлийг хийдэг хүн байх юм бол өөрийгөө үүсгээд тэгээд бясалгаж болно. За тиймгүй бол зүгээр өөрийгөө улаан өнгөтэй гэрлэн бий. Эсвэл хөх өнгөтэй гэрлэн бий болсон байна. Тунгалаг тэгээд хөнгөн дотроо хоосон ийм гэрэл шиг ийм тунгалаг бий болсон байна гэж үзээд тэгээд голоор нь судалнуудад өрслөхнэ. За ингээд өөрийгөө хар хөх ийм гэрлэн бий болсноор дүрслээд биеийнхээ голоор 6 судал эсвэл одоо 3 судал чинь 6 болж
өөрчлөгдөж байгаа бодсон ч болно, бодоогүй ч болно. 3 судал 6 хүртээ дотроо дүрслээд бяцлах нэ. За тэгээд тэгэд дүрсэлсэн ч гэсэн таны анхны одоо төвлөрөх газар бол духны хүрт. Духны хүрт гарц бүх юм тэнд төвлөрнө гэсэн үг. Тэгээд гол судлан дотор гэдгийг анхаарах хэрэгтэй. Та бүхэн бусад Андреасыг хэрвээ үзчихсэн бол, сонсчихсэн бол, судалж ийсэн бол гол судлан дотроо тарны үсэг дүрсэлтгийг санаж гэнэ үү? Тарны үсэг дүрсэлдэг голдуу. Энд бол бид тарны үсэг дүрсэлдэг. За ингээд гол судлан дотроо тарны үсэг дүрсэлж байгаа нь ерөөсөө бас гол судлал онгойлгох, хийнүүдээ гол судландаа цуглуулах, хураах тийм л зорилготой юм. Тэгээ цагийн хүртний ёсонд бол бид тарны үсэг дүрсэлдэггүй. Бид тэр гол судлан дотор хүртнийхаа голд, духныхаа хүртний голд хоосон өгтөргүй дээр төвлөрдөг. Хоосон өгтөргүй. Хоосон дүрсийг үзэх хүртлээ шүү дээ. Хоосон дүрсийг үзэх хүртлээ бид хоосон өгтөргүй дээр төвлөрдөг. За цагийн хүртний сургаал бол энэтхэгээс төвдөд дэлгэрхтээ 17 өөр урсгалаар орж иж дэлгэрсэн. За тэгээд тэдгэрийг бүгдийг нь нэгтгсэн тийм нэг хүн бий. За тэгвэл би та бүхэнд ярьжсэндээ урд санаж байгаа бол одоо төвдөд ийм хиллэг байдаг. Хэрвээ та ямар нэг юмыг мэдэхгүй л Буртан Римбучигээс асуу гэж. Хэрвээ танд ямар нэг юм тодорхойгүй тодруулах шаардлагатай байвал Бог Цонховогийн номыг уншаарай гэсэн үг байдаг. Тэгэхээр энэ төвдөд байгаа тэр цагийн хүртний урсгалын 2 гол урсгал нь бүлэг жүлэг гэж хэлдэг. Бүлэг гэдэг нь тэр Буртан Римбучигийн эсийг хэлж. Жүлэг гэдэг нь Жононгийн ёсыг хэлж. Тэгэхээр энэ 2 ёс хоёулаа. Энэ 2 ёсонд хоёуланд нь цагийн хүртний одоо 1-р йогийг энэ төгсгөлийн 6 йогийг захтаа эхлээд 1-р йогийн үед өөрийнхөө гол судлан дотор биш духнаас 16 хуруу духны хүртнээс 16 хуруу зайтай өмнгийн өгтөргүйд төвлөрнө гэсэн байна. Хоёуланд нь тэг заасан байна. Өөрийнхөө биеийн дотор гол судландаа биш байх нь шүү дээ. Биеэсээ гадаа 16 хуруу зайд төвлөрнө гэсэн байна. Тийм заалттай. Биеийнхээ гадаа өмнгийн өгтөргүйд төвлөрнө гэсэн. За ингээд 4 хуруу зайд төвлөрч гэж хэлдэг тийм ёс бас бий. Тийм газрууд тэг заадаг тийм уламжлалууд бас бий. Тэгтээ голдуу 16 хуруу зайдагдаг. За тэгвэл Бог Цонхово гарч ирээд Бог Цонхово гэдэг бол гэлэгвийн урсгалыг үндэслэгч шүү дээ. Бог Цонхово гарч ирээд биеийнхээ гадна төвлөрч болохгүй. Тэг Бог Цонховогийн номд тэгсэн байдаг байна ш. Биеийнхээ гадна төвлөрөд бид юунд ч хүрэхгүй. За түүний бодлоор бол энэ Буртан болон бусад тэдгээр хүмүүс энийг ойлгохгүй байна. Биеэсээ гадна төвлөрч болохгүй маа. Тэр ингээд энд маш одоо сонирхолтой ийм маргаан мэтгэлцэн хийсэн байна шүү. Мэтгэлцсэн гэсэн үг. Энэ мэтгэлцэн бол маш сайхан, маш бүр гайхамшигтай. Сайхан тийм мэтгэлцэн. Өөрөөр хэлбэл энэ Бог Цонховогийн мэтгэлцэн бол маш хүчрхэг болсон гэсэн үг. Тэнд ингээд бурхан багшийн айлцсан тэр бурханы сургаалууд байж шít. Тэрнийг одоо ингээд тайлж уншихтаа хүмүүс өөрөөр өөрсдийнхоороо тайлбарлаад байгаа. Орчуулж байгаа хүмүүс нь гэсэн үг. За ингээд тэр үеийн тайлбарлаж байгаа хүмүүс нь голдуу орчуулагч нар. Тэгэхээр ингээд орчуулж байгаа хүмүүс нь өөрөөр ингээд тайлбарлаад өөрсдийнхөө тайлбарыг гаргаж ирээд ахаар яг аль нь зөв, яг аль нь зөв биш гэдгийг бид ойлгоход амаргүй болчихж байгаа. Тэрийг тогтооход амаргүй болчихж байгаа юм л. За тэгэхээр түүний хэлж байгаагаар бол одоо энэ та биеэсээ гадна төвлөрөөд танд ийм одоо гол судландаа хийгээ цуглуулахад амаргүй шүү дээ. Тэгэхээр яг гол судлан дотроо төвлөрөх нь зүйтэй юм а гэж гаргаж ирсэн. За энэ бол бас л боломжийн. Энэ бол зүйтэй л мэд санагддаг. Тэгэхээр яг энд одоо буруу тайлбарлаад байгаа нь тэр өгтөргүй гэдэг дээр л байгаа юм л да. Энэ өгтөргүй дээр төвлөр гэдэг нь өмнгийн өгтөргүйг хилээгүй энэ гол судлан дотор тэгсэн мөртлөө тэр хуусн дээр хуусны өгтөргүй төвлөрөө гэж хэлсэн болов уу гэж тэрийг л өөрөөр тайлбарлаад байгаа юм болов уу гэж би боддог.
Тэгэд энэ гол судлан дотор гэдэг нь надад илүү одоо зөв зүйтэй мэт санагддаг. Энэ зөв бахаа гэж санагдаад идэв. Тийм болохоор энэ богд зонховогийн хийж байгаа мэтгэлцээ надад энэ яг маш логиктой, энэ маш зөв мэт тийг санагддаг. Тэгээ тийм учраас л энэ одоо бусад урсгалуудын дунд тийм үг гарсан биш үү? Та хэрвээ тань тодорхой биш байгаа бол богд зонховогийн номыг уншаа гэдэг чинь л ерөөсөө эндээс ингээд тодруулах юм байвал эндээс л ингээд шийдээ гэсэн үг байгаас. За ингээд богд зонхово гэхээр л гэлэгвийн урсгал. Одоо гэлэгвийн урсгал гэхээр л Далай лам байна, Панчин лам байна. Одоо би ч гэсэн одоо би олон урсгалын уламжлалыг одоо дагсан. Тэгтээ голчлон гэлэгваг дагдаг. Тэгэхээр вау, богд зонховогийн тэр тайлбарлаж байгаа тэр эцсийн дүгнэлт хийж байгаа нь бол үнэхээр ёстой марахын аргагүй гайхамшиг байдаг. Ёстой вау гэмээр тийм тайлбарууд байдаг. За тэгэхээр миний энэ асуултын хариулт бол нэлээд урт болчлоо. Тэгтээ миний хэлэх зүйл бол гол судлаандаа тухныхаа хүрдэнд биехэд дотор төвлөрсөн дээрээ гэж би зааж байгаа. Танд би тэгтээ сонголтын нөгжийн та өөрөө биеийнхаа гадна өмнө өгтөргөө төвлөрөх нь таны хэрэг. Аль нь ч болно. Аль яаж залгуулсан тэргээрээ л төвлөрөх. За энэ дараагийн асуулт цагийн хүртний дадлагыг 5 сар хийж байгаа гэсэн хүн байна. За тэгж л асуух шиг боллоо. Энэ асуулт нь сайн сонсогдохгүй байна. Тэгээд энэ хэр хугацаагаар эхний йогийг ер нь ямар хугацаа тийм хугацаа гэж би юу ямар хугацаагаар хийвэл зохих вэ гэсэн. Нэг хугацааны талаар асуусан юм шиг байна. За ингээд одоо цагийн хүртний дадлагыг хийдэг олон урсгалууд байгаа. Тэрэн дотроо Жононгийн урсгал бол одоо цагийн хүртний дадлагыг гол дадлагаа болгодог, маш өргөн дадуулдаг тийм нэг жижиг урсгал. Жонон бол маш жижиг урсгал байгаа. За ингээд тэднийх бол одоо дадлагаар ярих юм байхгүй. Дадлагын хувьд бол тэд гайхамшигтай. За ингээд Жононгийн нэг одоо авга мастер байгаа. Бамда гэлэг болсон гэд. За тэр хүний номонд энэ одоо тооцоолж гаргасан байдаг. Тодорхой тооцоо аюу сайн маш сайн хийсэн тооцоо шиг над санагдаг. За тэнд бол сордод буюу 1-р йогийг 5 сар дадуулж иж хүрнэ гэсэн байдаг. За энэ сордод буюу одоо хувь нэгний анги жархын гишүүн гэж байгаа. Энэ йогийг бид 5 сар бясалгаж иж хүртгэ гэсэн тийм тооцоо байгаа. За ингээд энэ дотроо шөнийн дадлага, өдрийн дадлага гэж хуваагддаг. Эхний йог. Шөнийн дадлага нь шөнийн дадлагыг нь бид одоо сар хагас хийдэг. Сар хагас. За ингээд өдрийн дадлагыг өдрийн йогийг одоо 3 сар хагас үлдчихэв үү те 3 сар хагас дадуулдаг гэсэн үг. Нийлээд 5 сар. Энийг би дахиад бас харахгүй л болохгүй буруу тооцоосон байж магадгүй. Энэ шөнийн дадлага сар хагас, өдрийнх нь 3 сар хагас. За тэгвэл энэ 1-р йог дотор чинь 4 янзын бясалгал байгаа шүү дээ. Тэрний энэ бодолгүй бясалгалыг нь 1 сар. За тэр бодолгүй йогийг 1 сар нэгэн үзүүр төвлөрлийг 15 хоног. За тэгээд өөрийгөө чөлөөлөгч йог буюу тэнцвэрийн йогийг дахиад 15 хоног. Тэгээ шамдалгүй йог. Шамдалгүй йогийг дахиад 15 хоног. За ингээд нийлээд хэд болж байна? 2 сар хагас болж байна. Нийлээд 2 сар хагас. За тэгэхээр энэ эхний 4 йог, эхний энэ 4 дасгал чинь шөнийн йог байхгүй, шөнийн дасгал, шөнийн бясалгал. Тэр шөнийн бясалгал 2 сар хагас, өдрийн бясалгал 2 сар хагас. Нийлээд 5 сарын хугацаанд эхний йогийг дүүргэнэ гэж үздэг байна. За энэ одоо бодлогын бясалгал гэдгийгээ хамгийн урт хийж байгаа 1 сар. Тэр харанхуйн бясалгалд одоо бодлогын байх тэр бясалгалыг нь бид 1 сар хийдэг. Яагаад гэвэл энэ хамгийн чухал нь. Хамгийн гол нь л энэ, гол суурь нь.
За ингээд эрт цагт бол яаж заадаг байсан бэ гэхээр уламжлалсаар эхлээд тэр бодлогын бясалгалыг нь заачна. Бодлогын бясалгалыг хийгээд таныг амжилт гарах хүртэл хийлэгдэг. Амжилтын шинж тэмдэг илэрчиж дараагийнх нь йогийг заадаг байсан байна. Тэгэхээр одоо цагт бид ингэж явах юм бол энэ ёс уламжлал бол одоо ингээд устдаж алга болно гэсэн үг. Яагаад гэх юм бол хэдэн хүн тэнд хүрэх юм. Хэдэн хүн хурж иж тэр бүхнийг гүйцээх юм. Энэ маягаар явах юм бол энэ уламжлал ингээд үгүй болно. Хэдэн хүн энэ бүхнийг гүйцээж чадах юм. Эхний йог дээр л ерөөсөө бүтэн зогсолт болох нь шүү дээ. Эхний йог дээр л бүрэн зогсолтод орно үстэй. За тийм учраас энэ ёсны энэ томоохон ламнар ингээд ярилцаад хоорондоо хэлэлцээд эхлээд заачья. Тэгээд дадуулахын үгүй. Дадлагыг нь хэлье. Тэгээд амжилтанд хүрвэл дараагийнхан шатанд оруулъя гэж ингэж ярьж тогтсон юм байна. Яг л одоо биднүүсийн сургуульд анги дэвшдэгтэй л адилхан тийм журмаар явагд. Эхлээд биднүүс тэр ангиа төгсөөд шалгалтаа өгөөд давчих юм бол дараагийн ангид ордог үст. Тэгээд тэрийгээ давах юм бол дараачийн ангид 3 дугаар ангид ингэж явдаг үстэй. Миний л мэдхийн ямар сургууль одоо та шалгалтаа өгөөд даваагүй бах чинь та давсангүй. Тэгтээ энэ зүгээр энийг зүгээр одоо март дараагийнхаа ангид ороо. Магадгүй та ирэх төрөлтөө энийг гүйцэнэ ч гэдэг юм уу тэгж хэлдэггүй үстэй. Таны сэтгэлд сайн уул мөрөлдлээ. Ирэх төрөлт чинь дахиад гарч ирнэ гэж хэлдэг үстэй. Энэ насандаа лав энэ шалгалтыг давсангүй. Ирэх төрөлтөө та давах байлгүй гэж хэлдэг үстэй. Тэрнтэй л адилхан. За та бидний хувьд бол заавал энийг ингэж 5 сар гэж ингэж дадуусны хэрэггүй. Чадлынхаа л хэрэг. Яаж чадмаар байна? Таны хүчин чадалт юу багтаж байна? Санаанд чи юу багтаж байна? Тэр маягаараа л эхлээд дадуулаад үзье. За дараагийн асуулт тэгвэл өдөрт хэдэн цаг дадуулах вэ гэсэн асуулт байна. За өдөрт 6 удаа энэ дадалгаа хийвэл 6 удаа суувал сайн. 6 бясалгал гэсэн. Тэгээ нэг удаанд 45 минут гэж би хэлсэн баха. За тэгээд өдөрт 6 хийвэл хамгийн сайн. 5 бол 2 дахь нь, 4 бол 3 дахь нь ингээ багасаад өөрийнхөө чадлаар хий. За ингээд одоо доор хаяж өдөрт нэг удаа энийг хийж явах ёстой. Тэгээ нэг хийхдээ 30-аас 45 минут тасралтгүй, сатаарлгүй бяцлах хийж явах хэрэгтэй. Тэгэхээр өмнөх хичээлдэр хэлсэн ёсоор бидэнд 24 цаг байдаг бол төвдийн тооллоор 32 цаг байдаг. Энэ нь одоо Умманы бадминхан тарныг 2000 унших тэр хугацааг 1 цаг гэж тооцдог юм уу? Тэгэхээр энэ одоо бидний хаар бол 45 минут тавьсан юм шиг байна. За ингээд 1 цаг бяцлага бол маш сайн. 1 цаг бяцлагна гэж хичээх хэрэгтэй. 1 цаг яг суугаад тусандаа л гэж хичээвэл их сайн. Тэ амаргүй л дээ. Амаргүй та өөртөө одоо тохиролцоо хийх шаардлага гарна шүү дээ. Өөрийнхөө биетэй. За ингээд яг 1 цаг суу шүү. Хөдлөхгүй шүү гэт. Тэ таны үгэнд орох уу орохгүй юу те? За дараагийн асуулт энэ хоосон дүрс үзлээ гэж бодъё. За ингээ хоосон дүрс үзэхээр тэрийг одоо биеийнхээ гадна үзэж байгаа мó, биеийнхээ дотор үзэж байгаа мó, гол судлан дотроо хараад байгаа мó, тэрийг яаж мэдэх юм бэ гэсэн асуулт байна. За ингээд одоо яаж гэдгийг мэдэхгүй энэ асуултанд би яаж хариулах мэдэхгүй тэгтээ та тэрийг мэдэх болно. Таавал тэрийг та хэрвээ энэ хувь нэгний ангижрахын мөр гэдэг ангижрахын гишүүн гэдэг энэ йогийг дадуулж байгаа цагийн хүртний 1-р йогийг дадуулж байгаа хүн бол та энийг гарцаагүй мэднэ. Биеийнхээ гадаа харж гинүү, биеийнхээ дотор харж гинүү гэдгийг та мэдэх болно. Энэ бол мэдээж хэрэг та тэрийг мэдэх бол. Яаж гэдгийг мэдэхгүй тэгтээ та тэрийг мэдэх болно. Гол судлан дотор байгаагаа яаж мэдэх юм бэ гэвэл та гол судлыг дүрсэлцсэн байгаа үстэй.
та гол судлыг дүрслээд гол судлын дотроо та төвлөрсөн байгаа үстэй. Тэгээд тэнд харах юм бол та гол судлын дотроо л харж ийн гэсэн үг үстэй. Тэгэхээр та гол судлыг дүрсэлчээд гол судлын дотроо агаарт окторгүй төвлөрчөөд байж итэл хоосон дүрс харах юм бол та гол судлын дотроо харж ийн гэсэн үг чинь тэр юм. За энэ дараагийн асуулт яагаад духны хүртэнд төвлөрч байгаа юм бэ? За ингээд яагаад хүн хүрт биш байгаа юм? За тэгээд төмөөгийн дадлагыг энэ дадлагтай хослуулан хийж болох уу гэсэн асуулт байх шиг байна. За энэ маш сонирхолтой асуулт. Яагаад духны хүрт вэ гэдэг асуулт. За духны хүрт гэдэг бол бидний сэтгэлийн дөрвөн төлөв байгаа. Тэгэхээр сэрүү үеийн төлөвийг одоо болсон явдлууд ин уул мөрн духны хүртэнд хадгалагдаж үлддэг баг. Яагаад гэвэл бидний одоо сэтгэл ухамсар сэрүү үед духны хүртэнд байдаг байна шүү. За сэрүү үе гэдэг маань яг одоо шүү дээ. Яг одоо бид сэрүүн байна те. Тэгэхээр энэ хүрт болгонд улаан цагаан дусал байгаа. Улаан цагаан дусал болгонд энерги байгаа. Энерги агуулгадж байгаа. Нарийн энерги гэсэн. Тэр нарийн энергинд бидний энэ одоо бүх уул мөрүүд тэнд хадгалагдаж үлдээд байгаа. Өнгөрсөн явдлын уул мөр гэсэн үг шүү. Тэгэхээр чин одоо бидний сэрүүн байж байгаа үед духны хүрт илүү идэвхтэй байж идэг. За ингээ зүүдний үед бидний хоолой хүрт, гүн ойрны үед бидний зүрхэн хүрт илүү идэвхтэй байдаг. За тэгээ секси үеэр бидний хүн хүрт илүү идэвхтэй байдаг. За тэгэхээр бид энэ хоосон дүрсийг олж харахын тулд духны хүртэндээ төвлөрөх нь илүү ашигтай байна. Яагаад гэвэл энэ сэрүүн үед одоо идэвхтэй байдаг учраас. Энэ уул мөрүүд ингэж хадгалагдаж үлддэггүй байсан бол биднээс юу болсноо санахгүй шүү дээ. Тийм учраас энэ одоо хоосон дүрсийг илрүүлэхэд илүү ашигтай төвлөрүүл ашигтай одоо тэр судал нь хүрт нь духны хүрт байдаг байна. Одоо сэрүүн үеийн уул мөрүүд гэдэг чинь одоо бидний харж байгаа зүйл, сонсож байгаа зүйл, үнэрч байгаа зүйл энэ бүхнийг л хэлж байгаа юм. За тэгээд энэ асуултанд энэ духныхаа хүртэнд ингээд төвлөрөхөөр биений энэ одоо өөр хэсгүүдэд халуун орхихыг мэдрээд ах юм а гэсэн асуулт байсан юм шиг байна. Та ерөөсөө биендээ тэр юу мэдрэх нь энгийн үзэгдэл гэж бодож байна. Энгийн үзэгдэл. Яагаад гэвэл бидний одоо тэр бүх мэдэрч байгаа, тэр бүх бидний биенд явагдаж байгаа юм чи ерөөсөө тоо томшгүй олон юм явагдаж байгаа. Тийм учраас энэ бол эглийн үзэгдэл юм аа. За тэгэхээр ингээд янз бүрийн одоо шинжүүд үзэгдэж болно. Хамгийн гол нь энэ 10 шинжийг үзнэ гэдэг. Энэ 10 шинж чинь маш яг одоо энэ үзэгдэндээ гээд ингээд биднээс урьдчилан тааж болохоор тийм шинжүүд байхгүй. Яг тийм шинжүүд. Өөрөөр хэлбэл яг гарцаагүй үзэгдэж болох шинжүүд нь эднүс юм. Тэрнээс биш энэс гадна одоо тоо томшгүй олон шинж байж болно. Эдгээр шинжүүд бол яг энэ дараалалаар ингэж үзэгдэх ёстой. Та жолоо бариад хурдны зам дээр гарцсантай л адилхан, ерөөсө пик дүүрэн байгаатай л адилхан 9 шидийн шинжүүд одоо байж болох. Тэгээ нээлттэй хурдны зам дээр гарцсантай адилхан ерөөсө тань тэр халуун хүүдэн энэ тэнд гэрэл мэрэл үзэгдэх янз бүрийн шинжүүд үзэгдэж болох юм аа гэж үзэх хэрэгтэй. За ингээд амьсгал удаашрах юм бол тэр бол сайнны шинж тэмдэг сэтгэл тогтож байна гэсэн үг. За ингээд сэтгэлд бодол орж ирэх нь цөөрч ийн гэдэг бол одоо маш сайн шинж тэмдэг. За тэгэхээр энийг одоо яаж төмөөгийн галтай уялдуулах юм бэ? Төмөөгийн дадлагтай яаж холбох вэ гэсэн асуулт байгаа ш. Тэгэхээр 3-4-р явагт ороход бол бид тэртээ тэргүй тэр бол төмөөгийн дасгал. Тэгтээ цагийн хүртний төмөө. Тэгээ Наруагийн 6 явгийг ярьж хахад бид одоо 2 янзын төмөө гэдээ ярьжсэн та бүхэн санаж байгаах. Нэг нь эглийн төмөө, нөгөөх нь эгэл бусын төмөө. Ер усын төмөө. За ингээд цагийн хүртний төмөө бол одоо тэр ер усын төмөө юм шиг байна.
Евросын төмөөтэй нь илүү төстэй. Тэгээд цагийн хурдны ёсонд төмөөгийн дадлагыг тэгтээ маш өвөрмөц аргаар хийдэг юм аа. За ингээд дараачийн асуулт ингээд духны хурдандээ төвлөрөөд ингээд бяцлагж яхад миний одоо энэ хөвлийн хавцаа бүлээн оргоод ингээд зүрхлүү бүлээн илч хөдөлж гинэ гэсэн одоо энэ ямар учиртай энэ үед ч гэсэн духандаа ингээд төвлөрөөд байж ах уу гэсэн юм уу? Иймэрхүү асуулт байна. За яг асуулт нь одоо сонсогдоогүй. За тэгэхээр энэ үнд хариулахын тулд одоо дахиад яг миний хэлчихсэн. Шороо махбод уусахад бидний бие хүндэрдэг. Тэгээ чээж хүндэрдэг ч юм уу. За тэгээ усан махбод одоо уусахад бид хөлөрч эхэлдэг ч юм уу. За ингээд гал махбод уусахад та одоо даарч чичирч эхэлдэг ч юм уу. Ингээд ийм шинж тэмдгүүд гарна. Ингээд таны дадлагын үеэр одоо та ингээд духныхаа урданд төвлөрч шилээч гэсэн иймэрхүү шинж тэмдгүүд гарч болно. Таны махбодууд одоо баг зэрэг хэмжээгээр ч юм уу уусаад тий иймэрхүү шинж тэмдгүүд гарч иж бол. Тэгтээ бас яг гол судланд уусан гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү шинж тэмдгүүд гарч болно. Энэ бол гайхалтай зүйл биш ээ. За дараачийн асуулт энэ 6 йог ингээд нэг нэгээрээ биднес зориуд энийг хийх юм уу? Энэ ингээ автоматар гарч ирэх юм уу? Цаашаага ингээд автоматар үргэлжлэх юм уу гэсэн асуулт юм шиг байна. За тэгэхээр 6 дугаар йогийн шалтгаан одоо 6 дугаар йог бол эхний 5 йогийнхоо үр дүн юм аа. Үр дүн. Тэгэхээр эхний 5 йог чинь 6 дугаар йогийнхоо шалтгаан болно гэсэн үг. Тэгэхдээ эхний 4 йог тэгвэл 6 дахь йогийн шууд шалтгаан биш ээ. 5 дугаар йог 6 дугаар йогийн шууд шалтгаан юм аа. Тэгэхээр дадлагыг хийгээд тэрнээс чинь үр дүн гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр үр дүн гарч ирнэ гэдэг чинь тэр дадлага биш, дадлагын үр дүн амжилт байна шүү дээ. Амжилт. За тэгвэл эхний 4 йог дотор 1 2 дугаар йог бас 2 дугаар йог нь 1 дугаар йогийнхоо үр дүн. 3 4 дугаар йогийн хувьд 3 дугаар йог нь 4 дугаар йогийнхоо шалтгаан. 4 дугаар йог нь 3 дугаар йогийнхоо үр дүн. За эхний 2 йогоос энэ эхний йог бол маш чухал. Яагаад гэвэл тэнд бид энэ 10 шинжийг үзэх ёстой. Ер нь бол тохиолдлын зүгээр тохиолдлын хэдэн сая тоо томшгүй их шинжүүд байгаа. Яг тохиолдлын бус гарцаагүй ийм 10 шинж байгаа байхгүй юу? 10 шинж. Энэ 10 шинжийн чинь 10 дахь нь хамгийн чухал нь. Тэглээ. За тэгээд энэ 10 шинж чи яг энэ дараалалаар болох. Гарцаагүй энэ дараалалаар л болох ёстой. За ингээд энэ шинжүүд чинь одоо таны ариун үзэгдэл босч ирж байгаа. Ариун үзэгдэл босч ирж байгаа. Тэгэхээр хамгийн ихнийх нь одоо жишээлбэл утаа гэлээ шүү дээ. Утаа ингээд танд үзэгдэнэ гэдэг чинь энэ утаа ерөөсөө ямар ч янзаар үзэгдэж болно. Эсвэл ингээд нэг тоос бужигдсан юм шиг л үзэгдэж болно. Үүл маягтай ч үзэгдэж болно. Эсвэл одоо ингээд манан босцсон юм шиг ч үзэгдэж болно. Эсвэл зүгээр энэ элсэн шуурган дотор орцсон ч юм шиг тий. Ямар ч байдлаар үзэгдэж болох байхгүй. За тэгээ зогсохгүй өөрөөр өнгөтэй байж болно. Шаарч байж болно. Улаан ч юм уу эсвэл өөр одоо янз бүрийн өнгөтэй байх боломжтой. За жишээлбэл ингээд бас та одоо хоосон дүрсний маягаар үүл үзлээ гэж бодъё. Үүл. Тэгэхэд үүл үзэхэд та тэнд бас яг жинхэнэ үүл ингээд байж илаа гэж бодъё. Жинхэнэ үл нэг хоёр янзын үл гарч ирэх нь ш. Нэг нь жинхэнэ үл, нэг нь таны хоосон дүрсний үл. За хоосон дүрсийг ийм байдлаар харах нь хамгийн сайн хоосон дүрс бас биш. Надад танд хинт ч харагдаад байгаа энэ эгэл чирийн үйлээр харагдж байгаа энэ үйлсийг ингээд бид харж шít. Тэгэхэд чинь тэрний чинь хажуугаар бас надад хоосон дүрсний үйл харагдаад эхэллээ гэж үт. Утаа. Одоо үйлний маягтайгаар тэр утаа үзэгдэж явах нь шүү дээ. Төөрөгдлийн болон
ариун үзэгдэл энэ хоёрыг зэрэг ингэж харах нь хоосон дүрс үзэх тийм хамгийн сайн хувилбар нь биш ээ. Тэгтээ энэнд бас чамлах хэрэггүй. Эн чинь юу ч гүгийн хажууд үзэгдэл бас шинж үзэж штэ. Чамлж болохгүй. За тэгвэл та энэ үйлээр харагдж байгаа үйлийг хуусан дүрсний үйлтэй ингээд хоёулангийн харж ялаа гэхэд хоёулангийн ингээ хараа байж итэл нэгэн үед тэр үйлийнх нь хийн арилаад алга болчихлоо. За энэ бол одоо хоёр дахь сайн нь. Таны бидний одоо энэ харж байгаа үеийн энэ үйл алга болоод бидний хоосон дүрсний үйл үлдчих юм бол энэ хоёр дахь дунд зэргийнх нь ухна шүү дээ. За тэгвэл бид энэ жинхэнэ үйлийг харж илаа, бас хоосон дүрсний үйлийг харж илаа гэж бодъё. Энэ жинхэнэ үйл гэж байгаа нь жинхэнэ үйл биш л дээ. Уг нь бол өстө үнэнхүү хуурмаг үзэгдэл واخгүй. Тэрийг л биднээс одоо бүгд хараад байгаа болохоор жинхэнэ үйл гэж яриад байгаа. Жинхэнэ үйл энэ хоосон дүрсний үйл хоёрыг бид зэрэг харж илаа шүү дээ. За тэгээ хоёулангийн харж итэл хоёулаа цугтаа арилаад алга болчихвол за энэ хоосон дүрс бол маш сайн. Ингэж хоосон дүрс үзэх нь маш сайн юм аа. За тэгвэл хоёр дахь йогийн үед одоо та энэ таны үзсэн хоосон дүрс чинь таны сэтгэлтэй ингээд нэгдээд нэгэн зүйл болчих. Сэтгэлээс чинь салангат зүйлс сэтгэлийн чинь нэг хэсэг нь болчих. Сүү ус хоёрыг холж байгаа мэт холилдчихно гэсэн үг. Тэгвэл 3 дугаар йогт та энийг өөрийнхөө хийнүүдтэй нэгтгэж. 3 зүйлийг нэгтгэжлээ шүү дээ. Ингээд 4 дугаар йогт та тэрийг тусалнуудтайгаа авчиж нийлүүлчих. Нэгтгэж байгаа. Тусалнууд тэр таашаалаас тусалнууд одоо хайлж таашаалыг амсан ш 4 дугаар йогт тэрэндээ та тэр тусалнуудтайгаа нэгтгэж байгаа. За ингээд энэ маягаар цааш үргэлжлүүлнэ. Бид одоо асуултнаас нэлээд одоо төөрчих шиг боллоо. За үүгээр ингээд асуулт хариултууд одоо дууслаа. Одоо бид их хүчгээс баг зэрэг судална. За их сурвалжид бичснээр одоо энэ хичээлийн туршид бид 3 зүйлийг голчлон ярина. Хамгийн ихэнд хаана хүчтэй төвлөрч дүрслэл үүсгэх болон очирт лагшны ер бусын мөн чанарын талаар ярих нэ. За хоёрт нь 6 гишүүн йогийн ерөнхий дүрслэл тэгээд эрчимтэй төвлөрөх аргыг заагаад за гуравт нь 6 гишүүн йогийн очирт 6 йогийн тус бүрийнхэн тухай тоомлон ярилцах нэ. За ингээд хаана хүчтэй төвлөрөл үүсгэх ба очирт лагшны ерөнхий мөн чанар гэж байна хамгийн ихнийх. За энэ юу гэсэн үг юм бэ? Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бидний төвлөрлийн цэг. Төвлөрлийн цэг гэдэг маань гол судал. Тэгэхээр биднээс гол судлаа яг хаана байна, чакранууд хаана байна гэдгийг маш сайн нарийн одоо мэдсэн байх шаардлагатай гэсэн үг. За ингээд та яг хүртнүүдийнхаа байрлалыг л мэдэхгүй юм бол яг тийшээгээ нэвтрэх энэ маш чухал хаалгыг олохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр энэ маш чухал. Тийм учраас бид энэ 6 хүрт 6 судлыг ярихаас шүү аргагүй болж байгаа. За түүгээр зогсохгүй. Хүрт гол судал зэргийг яриа зогсохгүй бид 10 төрлийн 4 төрлийн дуслын талаар мэдэх шаардлагатай. За ингээд одоо яг зөв газар яагаад энэ одоо байр зохион байгуулалтыг нь мэдэх албатай юм бэ гэдэг байгаа юм бэ гэвэл одоо үнэ саахад ч гэсэн те яг л тэр одоо зөв газраас нь яг л тэр дэлэнгийн зөв шувт орчиж сүү гарна шүү дээ. Тэрнээс биш биднээс байрлалыг нь мэдэхгүй бол тэр одоо эвернээс нь очиод зулгаагаад байвал хизээж сүү гарахгүй тийм ээ. Тийм учраас буруу газар төвлөрөөд бидний бясалгал ерөөсөө юу ч болж хуурахгүй байхгүй. Ямар ч үр ашиггүй гэсэн үг. За ингээд газар олоогүй буруу газар төвлөрсний улмаас хоосон дүрс үзэгдэх нь битгий хэл ерөөсөө хийч гол судал руу орохгүй гэсэн үг. Тэгээ гол судалд орохгүй байна л гэдэг чинь бидний энэ үеийн үзэгдлүүд арилахгүй айл гэсэн үг.
Ариун бус үзэгдлүүд жоохон ч гэсэн уус чийжил ариун үзэгдлүүд гарч ирэх болцоох гэдэг. За 6 хүрт гэхээр энэ бол одоо маш чухал энергийн төвүүд байна гэсэн үг. Бид одоо яг тэр одоо зөв бариа хийж байгаа юм шиг яг тэр зөв цэг дээр ингэж энергийн төв дээр бид дарах хэрэгтэй. Тэр цэг бидэнд хэрэгтэй байгаа. За өмнөх хичээл дээр ярьсан ёсоор эхний 2 хүрт эхний 2 йог бол духны хүртэнд төвлөрдөг. 3 дугаар йог бол хүн хүртэнд төвлөрдөг. 4 дугаар йог бол одоо бүх хүртэнд зэрэг төвлөрдөг. Ээлжилж. 5 дахь йогийн үед бид дахиад хүн хүртэнд төвлөрнө. 6 дахь йогийн үед бид бүх хүртнүүдэд төвлөрөө зогсохгүй гол судал нь дотроо төвлөрнө. Одоо гол судлаа бүхлээр нь ингэж ажилуулнаа гэсэн үг. Ашигланаа гэсэн үг. Тэгэхээр доороос нь эхлээд доод төгсгөлөөс нь эхлээд дээд төгсгөл нь хүртэл бүрэн ашиглана гэсэн үг. За ингээд цаашаага бидэнд одоо хөдөлгөөнгүй судалнууд за тэгээд хөдөлгөөнтэй хийнүүд гэж байдаг байна. Тэдгээрийг бид мөн одоо мэдэх ёстой. За энэ талаар бол бид одоо баг зэрэг ярьсан. За тэгэхээр хийнүүдийн талаар баг зэрэг тодруулж ярив. Бидэнд 10 төрлийн хий гэж байгаа. За тэгэхээр энийг бол дотор нь үндсэн 5 хий. За тэгээд салбар 5 хий гэж байдаг. Тэр цагийн хүртний ёсонд бол ерөөсөө үндсэн хий, салбар хий гэж ярьдаггүй, зүгээр 10 хий гэж нийтэд нь ярьчихдаг байна. Үнэн хэрэгтээ энэ үндсэн 5 хий гэдэг нь ам баригч хий, уруудагч хий, галт итгэгч хий, дээш одогч хий, тархмал хий байдаг байна. Тархмал хий. Энэ 5 бол бидний үндсэн 5 хий. За тэгвэл салбар 5 хий гэдэг нь лусын хий, мэлхий хий, гөрүүл хий, девадатта хий, данамжая хий гэж байдаг байна. Энэ туслах 5 хийнд нь дандаа нэр өгчихсөн биз дээ. Оноос нэр өгсөн биз дээ. За ингээд энэ ийм 10 судал байгаа. Эдгээр одоо 10 хийнүүдийн мөн чанарыг бид дараачийн хичээл дээр ярилцсан. За энэ дуслуудын одоо ерөнхий тоймыг бас одоо хэлээд өгчээ доо энэ хичээл дээр. Энд бол одоо бод сэтгэлийн дуслын шим гэж ийм 4 төрлийн судал байгаа. Бидний сэтгэлийн 4 төлөв байдагтай одоо дүүцүүлээд ийм 4 тусал байгаа. За сэрүүн үеийн төлөвийг бүтээгч биеийн дуслууд гэж. Сэрүүн үеийнх нь биеийнх. За энэ бол зулаан хүрт, хүн хүртэнд байрладаг байна. Тэгээ эдгээр дуслууд нь юмсын талаарх ариун бус болон жирийн хүртэмжийг аль алийг нь эдгээр туслууд бүтээж идэг байна. За тэгвэл бидэнд зүүдний төлөвийг бүтээгч хэлний туслууд гэж бий. Тэр хэлний туслууд нь хаана байрлах вэ гэвэл хуулайн хүрт, нууцын хүртэнд байрладаг. За эдгээр нь төөрөгдлийн үг хэл ба жирийн чимээ хоёрыг аль алийг нь эдгээр туслууд бүтээх чадaltaй байдаг байна. За тэгвэл гүн ойрны үеийг бүтээгч сэтгэлийн туслууд гэж бий. За энэ сэтгэлийн туслууд нь хаана байрладгийг бэ гэвэл зүрхэн хүрт болон эрдэнийн төв дунд байрланаа. За эдгээр туслууд нь бүрхэг ойлголт болон бодлогын төлөвийн аль альнийг төрүүлэх чадaltaй байдгиймээ гэж бичсэн байна. За дөрөв дэх тусал нь дөрөв дэх төлөвийг бүтээгч бэлгүүний туслууд гэж бий. Эдгээр бэлгүүний туслууд нь хүн хүртэнд болон эрдэнийн үзүүрт байрладаг. За ингээд туслууд хайлан одоо туслах хийгээд таашаал хоёрын аль альнийг нь тэд бүтээх чадaltaй маа гэж их бичигдсэн байна.
За энэ 6 гишүүн йогийг энэ их сурвалжид одоо юу гэж үзсэн байна вэ гэвэл 1 2 дугаар йог нь дүрсийг үзнэ бид. Тэгвэл 3 4 дугаар йогт бид амин хүчийг төгсгөн. Өөрөөр хэлбэл одоо гол судланд хийх хураана гэсэн үг. Тэгээд 5 6 дугаар йогт нь бид одоо таашаалыг төгс эзэмшнэ гэсэн үг. За энэ 6 гишүүн йогийн нэрнүүдийг хэлээд өгчий. 1-р йогийг ангижрахын йог, 2 дахь йогийг тогтворчхын йог, 3 дахь йогийг амин хүчийг аргамжих йог, 4 дахь йогийг хураах үе, 5 дахьыг нь эргэн цуглуулах үе, 6 дахьыг нь бясалган уусгах йог гэж нэрлэдэг байна. За ингээд энэ 6 йог бол яг ийм дараалалаар. Энэ дараалал бол өөрчлөгдөхгүйгээр ингэж явагдана. Тэгэд яагаад ийм дараалалтай байх ёстой юм бэ гэдэг талаар бид мөн дараачийн хичээл дээр ярилцах болно. За үүгээр өнөөдрийнхөө хичээлийг завсарлая. Та бүхэнд баярлалаа. Дараачийн хичээл дээр эргэн золготлоо баяртай.